уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Kids podcast-ийн маань 3 дахь дугаарын зочноор 14-р цэцэрлэгийн Нярав Отгонбаяр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв хүнсний хадгалалт, аюулгүй байдлын тухай ярилцах байгаа. За та хүнсний бүтээгдэхүүнийг сонгоо авахдаа юун дээр нэлээд анхаарч авдаг вэ? За би хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хамгийн түрүүнд хугацаа, шошго шалгаж, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг хянж авдаг. Мөн бүтээгдэхүүний шинэхэн байдал, хадгалалт, хүргэлтийн горим, нийлүүлэгчийн шинжилгээний бичиг, баталгаажлалтыг нягтлж авдаг. За тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг сонгож авахдаа бол эдгээр зүйлсийг хянж нягтлж авдаг бахнэ. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний хадгалтын аюулгүй байдлыг та ажлын байран дээр хэрхэн хангаж эрсдлээс урьдчилан сэргийлж ажилладаг вэ? За хадгалтын аюулгүй байдлыг хангахын тулд бүтээгдэхүүнийг шаардлагатай температурт хадгалж, хөргөж хөлдөөгчийн градусыг тогтмол хянана, хүнсний эргэлтийн зарчмын дагуу хугацаа төгсөн бүтээгдэхүүнийг эхэлж төрүүлж хэрэглэнэ. Мөн хадгалтын орчин цэвэр, хуурай, агааржуулалттай байлгаж муудалт бохирдлоос урьдчилан сэргийлдэг. Мөн манай цэцэрлэгийн хувьд хүүхдийн хүнсээ 5 хоногоор нь татдаг. Зарим амархан муудах бүтээгдэхүүнийг урд өдөр нь юм уу тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх өдрөө авдаг байгаа. За тэгэхээр хоол үйлдвэрлэлтийн явцад хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? Хоол үйлдвэрлэлийн явцад нэг хүүхдэд ноогдох хүнсний норматив хэмжээнд хяналт тавьж мөн дээрэс нь хоол хийх болох хугацааг баримталж түүхий ба болгосон бүтээгдэхүүнийг холихгүй байх, тоног төхөөрөмж ба орчны цэвэрлэгийн арга тогтлын горим дээр хяналт тавьдаг байгаа. Мөн хүүхдийн давс сахарын зохистой хэрэглээнд анхаарч ажилладаг. За баярлалаа. Цаг гарган хүнсний аюулгүй байдал хадгалалтын талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Таны ажил өндөр амжилт хүсье. За баярлалаа.